хамгийн нэгдүгээр болохоор хойшлуулшгүй ажиллагаа гэдэг үгтэй шинээр танилцж байна. Ер нь маш олон шинэ үгнүүдтэй танилцж байна. Яг өчигдөр гэхэд тий. Тэгэнгүүт хойшлуулшгүй ажиллагаа гэдэг маань өөрөө тухайн одоо сэжигтэн одоо нотлох баримтаа нуундарагдуулах гэж байгаа тий. Эсвэл гадаад руу оргон зайлах гэдэг ч юм уу тий. Тухайн одоо хэргийн газар цугтааж байгаа ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдолд одоо ашиглагддаг одоо үг хэллэг одоо хуульчин терм байсан. Тэгсэн яг бидний нөхцөл байдал дээр бол бид нар зүгээр л цэргийн баярын өмнөх өдөр ажлынхнараа хамт CS тоглоод, контр тоглоод сууж исэн залуучууд бид нарыг урд шөнө 9 цагийн үед гэрийн өмтөртэй тэмцэглэлцээс бидний байсан газар одоо бидний локейшнийг байгаа байршлыг ямар ч мэдэх боломжгүй байсан үедээ ирсэн. Тэгээд ирээд бидийг бүх утас холбоо ярих хэрэгслүүдийг хурааж авсан. За тэгээд шууд ийшээ авчирсан. За тухайн үед бид нар өмгөөлөгчтэйгээ холбогдмоор байна. Өмгөөлөгчтэйгээ холбогдох шаардлага байна гэсэн чинь очоод холбогдно үзье. Очоод холбуулна гэдэг тайлбар хэлээд бидний ер нь холбоо ярих хэрэгслийг тэр цагаас аваад тэрнээс хойш буцааж өгөөгүй. Анх ямар үндслэл танилцуулсан бэ? Ер нь бол биднэрт үндслэл танилцуулаагүй. Та хэдийн хийдэг ажилтай холбоотой гэж л танилцуулсан. Тодруулах. Тэр байцаалт болсон шүн бид нар ерөнхийдөө ойролцоогоор хамгийн сүүлийн 3 хүн 6 цаг 30 минутанд ингэхдээ болохоор тэр хүмүүс 6 цаг 30 минутанд үлдэхдээ эрүүгийн хуулийн 19.9-1 буюу үндэсний ив нэгдэл одоо буснуулах тийм зүйл залтан дээр прокурор руу баривчлах хүсэлт илгээгээд тэр одоо хүсэлтийн хариу эртэл бид нар ямар ч холбоо ярих хэрэгслэггүй өмгөөлөгчтэйгээ холбогдож чадахгүй тэгсэн ирнэ зүгээр л энэ цагдаагийн газар яг ингээд хүлээсэн гэсэн үг. Одоогоор та бүхний хэцүү байдал ямар байгаа вэ? Ямар нэг байдлаар яддаг болчны хүмүүс гараас зуруулах ч гэдэм олон асуудал. Энэ хэцүү байдлын талаар манай өмгөөлөгч Наран цэцэг бас дэлгэрэнгүй арга өгөх бах. Ер нь бол одоогийн байдлаар тийм асуудал бол байхгүй. Тэгээд та бүхний сонгуультай холбоотой ер нь бол өчигдрийн болж байгаа зүйлсээр асуудал нь давтагдж байгаа. Юу гэсэн үг вэ гэхлээр энэ газар би өмнө нь ирж исэн. Ингээх хэрэгтэй бүр шинэ жилийн өдөр ирж исэн. 12 сарын 31-ний өдөр. 12 сарын 30-ны өдөр бас залгасан. Яг кибергийн төвтэй тэмцэгчлээс залгаж байна гэх тэ. Тэгээд хамгийн гол нь тэгж залгахтаа 30-ны өдөр залгахтаа дандаа ажлын бус цагаар, шөнө өрөөний цагаар. Тэ? Тэгээд хаан байгаа газар хил очиж аавна гэдэг тиймэрхүү байдалтай. За. Норгийг MCC бас тэр үндслээ хилдэггүй. Энэ асуудал юу гэдэг 18 хоног гэдэг киног ер нь 6 дугаар сард гаргаж 50 гэдэг агуулгаар одоо ч мэдгүй яг энэ гэдэг ийм шуум байгаа юм. Яг үндэ гаргаж чадах хэсэг мэдгүй нэ. Одоо тэрийг дараа хариулъя. Би өөрийн баримтуудыг дэлгэжсэн гэдэг мэдээлэл байгаа. Ер нь бол шүү дээ. BT-д одоо жишээлх юм бол тэр киноны эвлэл дуусаагүй. Пост продакшн ажил явагдаж байгаа. Яг тэр одоо жишээлх юм бол одоо үнэхээр тэр одоо болохаа ч юм уу те хууль бус үйл явдал бичиж авсан. Яг хууль бусаар нь бичиж авсан тийм үйл явдал дэлгэрэнгүй дүрс бол байхгүй яг тэнд бол. Гэхдээ тэр киноны агуулга тэр кинон дэр байгаа зүйлс бол сонгуул ялангуяа Монгол улсад ямар хэмжээнд шудраг бус явагддаг вэ гэдгийг бол хангалттай харуулж чадхуйц тийм дүрс болсон. Тийм кино болсон. Нийт 14 тэрбат дүрс бүгдээрээ энэ дотор байгаа. Гомдол гаргагчийг ер нь хин гэж ер нь та бүх ер нь хардчихсан. Гомдол гаргагчийг хэлсэн хамгийн ашигтай. Тэгээд гомдол гаргагчийг хэлэхдээ бид нар ямар нэгэн энэ дээр нөгөө нууцын юу баталгаа зураг байгаа. Тэгээд гомдол гаргагч нь болохоор кибергимтийн тэмцэх хилцс рүү заяа. Энэ хамгийн инээдтэй гэмээр бас бидний амьдарч байгаа нийгэмдээ бүр иймэрхүүц зүйл нь заяа. Кибергимт хэрэгтэй тэмцэх хилцс рүү чатаар гомдол гаргагч нь одоо манай хийдэг бичлэгээс болоод хүн амиа оруулах гэдэг нэг гомдол гаргасан. Үүнийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Тэгэл бодчих. Тэгээд тэр хүний нэрийг хэлсэн би тэр хүний нэрийг хэлээд яах вэ? Хамгийн гол нь тэр нэр нь улс төрч биш. Тэр хүн нь болохоор зохиомжтой нэрээс. Одоо жишээлбэл Facebook-ийн зохиомжтой нэртэй хүн чатаар хэлсэн гомдлын төлөө шүн байршлыг нь мэдхгүй хүмүүсийг гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьсан байж тээ. Тийм л гэж гэж юм уу? Яг энэ үйл ажиллагааг хэр одоо тэгээд дээрэс нь прокурорын зөвшөөрөл ирээгүй байхад заасны дагуу таны эрхийг танилцуулаагүй юм биш үү? Хууль заасны дагуу таны эрхийг танилцуулаагүй шүүх танд боломжтой гэх мэт ч одоо хууль заасны эрхийг нь танилцуулаагүй юм энэ дээр. Тэр эрхийг бол ер нь нөгөө байцаал авч байгаа болгондоо танилцуулсан баг. Тэгээд танилцуулсан боловч биднэрт буцаагаад нөгөө өмгөөлөгчтэйгээ холбогдох боломжийг чөлөөтэй олгож өгч чадаагүй.
Өнөөдрөөс эхлээд засгийн газраас МЦС-ийн хамаарал бүхий санхүүжилттэй Харин ноор тийм. зэг юм Энийг үйл ярих ажиллагаа хэрэгтэй, явуулж заавал ирсэн гэдэг ярих агуулга хэрэгтэй. яригдлаа л да. Ер нь бол ингэж байгаа. Монголд байгаа бүх медиа агентлаг, Монголд байгаа хэвлэл мэдээллийн биш заяа. Маркетингийн студийн ямар ч газраа хар Монголд байгаа бүх том групп компаниудтай гэрээ байгуулдаг, ажилдаг, гүйцэтгэл хийдэг. Энд байгаа камер болгон МСС-ийн дүрсийг бичиж үзсэн. Энд байгаа камер болгон Апогийн дүрсийг бичиж үзсэн. Энд байгаа камер болгон 5 богд ивент дээр очсон. Гэхдээ яах гээд байгаа юм? Тэгээ яах юм? Одоо юу гэсэн үг вэ гэхлээр ажиллаж исэн гэдэг нь тэр бол бизнес хамтрал. Тэрнээс биш тэндээс одоо юу гэдгийг мөнгөний аваад ноорог дээр тэрийг ингээд өгөөч гэдэг асуудал ярьдаг ч юм уу те. Тим тэнийг юу маркетингийн менежер одоогийн маркетингийн менежерүүд байхгүй бах. Байдаг бол арай өөр байгууллагуудаар, арай өөр газруудаар, арай өөр нэртэй газруудаар ажилладаг бах те. Та хэдийг буруутгах чад тэр 19 гэдэг зүйл дээр нэг 12-оос 20 жил хойрох яалт шийдэх ингээд заасан байлаа шүү дээ. Энийг юу гэж харж байна? Тий. Энийг бол би айлах одоо ажиллагаа л гэж харж байгаа. Яагаад гэвэл прокурор дээр очиод энийг одоо хэрэгжүүлэх хэрэгсэх ямар ч боломж байхгүй гэдгийг хуульч мэнэлсэн. Тэгээд хамгийн гол нь ийм боломжгүй юмыг хийгээд зүгээр ингээд баримтлах хүсэлтийг нь явуулж гинэ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр ийм том ялтай тий өөрсдийнх нь шийдвэрлэх хэрэгтээр ямар ч хамааралгүй ийм одоо эрүүгийн иргэн юм үүсгээ явуулчих юм бол эднэр айна. Ноорог бол айхгүй, энд байгаа баг айхгүй. Бид нар ер нь бол ямар ч одоо тийм юмнаас айх хүндэтэл байхгүй. Бид нар юу хийж байгаагаа мэдж байгаа. Тэгээд өөрсдөө ерөөсөө худал мэдээлэл түгээсэн хин нэг нэр хүндэд санаатаагаар алдсан гэж огт бодохгүй. Ер нь тохиролцыг киногоо болчих ч гэдэм үү ийм ер нь санал ер нь дотор яригдж байна. Ирээгүй. Ер нь бол бид хэд ч нөгөө киноныхаа талаар маш нууцлалтай байж байгаа. Айгүй нууц байж байгаа. Цайхан л дэлгсэн. Тэгээд тэрнээс хойш 2-3 хоногийн дараа л юм үйл явдал ч тий. Чухал баримт байгаа шүү дээ. Хар утсыг хураасан гээд энийг рүү устгахчуул бас та хэд харуулсан. Кино агуулга дээр ер нь яг хиний ирэх шиг илүү хөндөгдөх агуулга хурааж авсан харсан талаар ярьж. За ер нь бол ийм юм. Олон нийтийн санхүүжилтээр болсон одоо энэ кинотой холбоотой амар их харамсаар байгаа байхгүй бидний хувьд те. За бид нар одоо Норг гэдэг баг бол одоо мэдээж шин тэгээ залуу жижиг баг Монголын одоо ингээ бусад бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай адилхан одоо сонгуул бол мэдээж чухал үе. Энэ үед болохоор Норгийн сонголт юу байсан бэ гэхлээр тэр 18 хоног бид нар яг одоо тэр 6 бүсэд 6 өөр дүрийг дагаад тий ямар нэгэн улс төрчиг биш, ямар нэгэн нэр дэвшигчийг биш тий. Ямар нэгэн одоо жишээлх юм бол улс төрийн намын одоо юу гэдгийг сонгуулийн байран дээр биш. Зүгээр л 6 энгийн үнийг дагаж бид нар ажилласан. Тэгээд тэр хүмүүс сонгуул өгтөө юу болж байна? Тэр хүмүүс дээр ирж байгаа сонгуулийн сурчлагаа яаж байна? Тэр хүмүүс сонгуулийн ямар пропагандад хүртэж чинь, тэр хүмүүс дээр сонгуулийн ямар саналууд очиж чинь тий. Тэр хүмүүс дээр ажиллаж байгаа ухуулагч нар ямар хөө байна? Тэр тойрогт тэгшиж байгаа нэр дэвшигч нарын боловсрол ямар байна гэдгийг бичсэн. Ийм дүрсүүдтэй ийм контент байгаа. Сонгуулийн өдрийнхэн дүрсэн ч байгаа, гадаадын иргэн ч байгаа, 18-тай одоо залууч байгаа тий. 60 эдтэй малчин ч байгаа. Тэгээд Монгол сонгуул юу яаж явт юм бэ гэдэг хэдлэнийг харъя л та тий. Киногоо ер нь Ийм санхүүжилт олон нийтийн Тийгээр босгосон гэдэг талаараа. Зорилго юм уу кино хийсэн. Юу зорилго ямар байдлаар хийж та хэр хугацаанд төлөвлөж хийсэн. Ер нь бол яг айгүй богино хугацаанд хийсэн. Энэ чинь нөгөө айгүй хэрэгэлзээтэй байсан. Тэгээд бид нар бол яг баг кино одоо хийж эхлэхээс өмнө сарын дотор л ер нь шийдвэрийг гаргасан. Тэгэл хийж эхэлсэн. Зорилгоч байх тий. Одоо анхандаа бол энийг нэг юм асууя л та тий. Сонгуул гэж юу юм? Танаас 18-тай настай дүү чинь за сонгуул гэж юу юм бэ? Би анх удаага сонгуул өгч чинь. Хичээ би анх удаага сонгуул өгч чинь. Тэ? Яаж өгөх юм? Асуул. Сонгуул яг ингэж болт юм а гэдгийг хараат бусаар хийлэх тэ хараат бусаар аль нэг нь рекламдаагүй, аль нэгийг нь санаатайгаар доош хийгээгүй, аль нэгийг нь бүтгээгүй, тэ энэ хар бараан гэж хэлээгүй. Тэгсэн ирнэ яг байгаа байдлыг бичсэн тим дүрс, тим одоо кино та нарт байх юм бол биднэрт байх юм бол дараагийн 4 жилийн дараа 3 жилийн дараагийн сонголт хэрэгтэй болов уу гэж бодож байсан. Ер нь бол бидний хамгийн гол асуудал нь юм байна. Манай офисоос очоод хураасан хийжүүлсэн чагсаалтыг биднэрт одоо тэр тэмдэглэл байхгүй. Юу хураацсан мэдэгдэхгүй. Бид нар одоо офис дээр авчиж чалгаж бүтэхгүй л одоо мэдгэх юм боломж байхгүй. Хоёрдугаар талхлаарэ гар утас. За бидний ерөн хувийн хийжүүлсүүдийг хурааж авсан. Тэр хувийн үед одоо жишээлх юм бол тэр хүмүүст байсан хувийн хийжүүлсүүдийг хамгийн хувийн хийжүүлсүүдийг бүгдийг нь хурааж авсан. Заримд нь өмгөөлөгчгүйгээр үслэг хийлгэхгүй байж болно гэдэг эрхийг нь илүүлээгүй. Дидлүүлээгүй буюу
зүгээр өмгөөлөгчгүй байхад нь хажууд нь нуцных нь кодыг нь асууж агаад нээж агаад үзлэхийн хийсэн. Гол нь Хувийн мэдээлэл ч тэр дотор юу байсан намаагүй те. Тэр дотор юу байх нь ч чухал ш. Хувийн мэдээлэлтэй тэгж хандж ийн гэдэг бол одоо гол нь утасч уураачлаар одоо шаардлагатай хүмүүстэй холбоо барьж байгаа. харин тийм. Одоо жишээлх юм бол нэг өмгөөлөгчтэй одоо ингээд уцаа авах бодлого дараагийн өмгөөлөгч болж чадахгүй. Тэгэнгүүт тэрийгэ хэлсээр байж нэхэд энийг бид нар одоо өөрсдөө мэдээд хизээ өгөхгүй баг бид нар мэдээ гэдэг тиймэрхүү байдалтай анцаа. Хоорондоо юм ярихыг оргилсон. Одоо хамгийн гол нь юм баггүй. Энд ингээд одоо хэвлэл мэдээллийн байгууллагт ажилладаг те энд одоо юм нийтэлдэг те юу гэдгийг ажил хийдэг, яг ажил хийж байгаа тийм хүмүүс одоо сэтгүүлчид гэдэг юм уу те яг бүтээл төрөвж байгаа ингээд ийм залуучууд байна гэж огт хандаагүй. Та хэд ингээ хоорондоо төхөө зангаагаар яриад ойлголцчихдээ юм байгаа үсттэй. Чимээгүй хоорондоо битгий юм яриад хүмүүс чинь ингээд та нар байтугай цаатахуудыг бид нар хайцж исэн. Кодоор тийм кодоор ингээд яагаад яачдаг мачдаг харилцдаг марилцдаг тиймэрхүү юмртэл ярьж лээ. Тэгээд ер нь бол бидний тэр талаар одоо бас яг одоо ер нь болох байхаа тий. 10-аас 7 цагийн хооронд өмгөөлөгч зүгээр саатуулж байгаа. Энэ үед мэдүүлэг авсан уу? Ямар процесс Саатуулж шалгах энэ троллбаг дээр ярилмаар байна. Энэ айгүй лаг би одоо тэр троллбагийн логикийг ойлгохгүй байгаа. Ер нь бол манахаас олон хүнтэй манахаас илүү одоо өндөр санхүүжилттэй тий том төсөвтэй редакцуудын олон баг шиг байна. Троллбаг ажиллуулах гэдэг өөрөө ямар комплекс зүйл вэ гэдэг талаар зүгээр basic understanding байгаа. Тэгээд нэг манах шиг нэг хэдэн 20 эдтэй залуу нийлээд троллбаг ажиллуулад одоо тэр том бүтцтэй юмны эсрэг систем ажиллуулад гэдэг тийм үйл гэж байдаггүй баха. Ер нь бол одоогийн байдлаар зөвхөн киноны зарцуулалтууд ойролцоогоор энэ ихтэй нарийн тайлан бидэд нөгөө гарах ерөөсө болоог байгаа шүү дээ. Энэ зүгээр дандаа барагцаад өнгөч юу. 80 орчим сая төгрөг бид нэр өөрсдөөсөө гаргацсан байгаа. Энэний бид нар 36 сая төгрөгийг ер нь бол олон нийтийн санхүүжилтээр босгосон. Энэ дотор 50 мянга, 250 мянга. Тэгээ одоо ялангуяа Монголын иргэний нийгмийн байгууллагт ажилладаг хүмүүстэй энэ одоо улс төрийн сэдвийг сонирхдог, энэ тийшээ шимтдэг те одоо юу гэдгийг яг энэ одоо биднийг дэмждэг маш олон хүмүүс норогчд яг энэ таньдваа өгсөн. Тэгээ тэр хандваар л ерөнхийдөө боссон кино. За одоо энэ дээр харин тий одоо нэг юм том юмнууд байгаа да одоо гадны санхүүжилт, троллбаг гэд те тэгээд яг уу ер нь бол гадны санхүүжилт гэдэг үгийг одоо хүнийг айлгахын тулд ашиглаад байгаа юм шиг. Тэгээ троллбаг гэдэг юмыг бас хүн айлгахын тулд ашиглаад байгаа юм шиг тий. Одоо энэ дээр бас 19-91 гэдэг чигсэндээ биднийг айлгахын тулд ашигласан баг. Тэгээ иймэрхүү юмнуудад ер нь айлгуулт хавтахгүй байгаад ер нь наантай цаантай тэгээд ер нь ямар ч мэдээлэл гарч магадгүй ер нь одоо юу гэдгийг тэр зүгийн мэдээнүүд чинь юу ч байж магадгүй амар креатив бүтээлч ер нь бидний хизээч сэтгэж чадахгүй тийм бүтээлч юмнууд өнцгүүдэд шүү дээ. Тэгэхээр тэр өнцгүүдэд бас айгүй шүлтүүртэй хандасаа л гэж бодож байна. Зүйл залтын талаар өмгөөлөгчөөс яриа авъя гэхгүй. Зүйл залтын талаар. За тэгээд ер нь бол энд ирсэн би одоо амьдралдаа харж үзээгүй олон камер харж байна. Тэгээд маш олон микрофон харж байна. Тэгээд энд ирсэн бүх хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэлийн хэрэгчлөг хайрлаж байгаа, мөндөж байгаа, хамгаалахыг хичээж байгаа. Энд ажиллаж байгаа хөдөлмөрлөж байгаа бүх хүмүүст баярлаа. Тэгээд хамгийн гол нь чинь нөгөө бидний нэг хідэн залуу одоо ноорог чухалдаа ч ирээгүй. Хамгийн гол нь нөгөө хэвлэлийн хэрэгчлөө гэдэг бидний хинийхэн ч маш үнцэнтэй зүйл хөндөгдөж байгаа учраас л одоо энд ийм олон хүмүүс ирсэн байгаа гэж бодож байгаа. Тэгээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр